телевизийн хөтөлбөр үргэлжилж байна. За хөтөлбөр лайв тодруулгаар үргэлжилж байгаа. За бидэнтэй энэ удаагийн тодруулгаар ярилцахаар хотын дараагасан Батүл манай студиуд хүрэлцэн ирээд байгаа. Урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа танд. За баярлалаа. Бид яг одоо нэлийн халуун сэдв болоод байгаа асуудлаар ярилцлага эхлэе гэж бодож байна л да. Энэ туулын хурдны замын төслийн асуудал бол нэлээд одоо асуудал дагууллаа. Та бас одоо нийгмийн сүлжээнд нэлээд идэвхтэй улс төрч хүний хувьд бас төрийн ордонд энэ асуудлаас болоод инх төвшин гишүүн даваа далаа орлогчтой гар зөрүүлсэн асуудлыг хүртэл харсан бахал да. Хотын дарга хүртэл өөрөө одоо тэр туулын бургасаар манлайлаад жагсаал хийгээд энэ төслийг нь эсэргүүцэж байгаа хүмүүс рүү бас өөрөө торхирж байгаа харагдана лээ. Бүр одоо намайг одоо миний амь насыг аваад энэ төслийг зогсоогоорой гэх жишээний. Та хоёрын энэ хотын дарга байсан хүний тухайд энэ туулын хурдны зам төсөл өөрөө ерөн одоо яг үнэхээр өр өгөөжөө өгөхөөр эдийн засгийн хувьд ч тэр төвчрлийг бууруулахад ч тэр үнэхээр өр өгөөжөө өгөхөөр төсөл гэж харж байна уу? Ерөн та юу гэж дүгнэж байна вэ энэ төслийн талаар? Намайг хотын дарга байх үед энэ төсөл эхэлсэн. Туулын хурдны зам тавья гэж. Манай Фортун гэж ярьдаг манай эдийн засгийн хөгжлийн сайд Фортуны зүгээс санаачлаад ингээд энэ туулын хурдны замыг тавья гэсэн ажил эхэлсэн байна. Туулын хурдны замыг тэр үед төлөвлөхдөө бид хот байгуулалтайгаа холбогд төлөвлөсөн байхгүй юу? Хот байгуулалттай холбоо. Сая Нямбатар бол энэ төгжрлийг бууруулах гэж хурдны зам тавьж байгаа юм шиг буруу ойлголтогдсон анханасаа. Тэгсэн. Энэ ерөөсө буруу байхгүй ингэж хурдны замаар хот дотор төгжрлийг шийдэхин тулд хурдны зам тавьдаггүй. Энэ дэлхий дээр хизээч ийм зүйл хийдэггүй. Яг бол хурдны зам тавина гэдэг чинь машин унаадаа гараад гэсэн үг байхгүй юу? Тийм учраас бол хурдны замаар хотын төгжрлийн асуудал шийддэггүй. 30% буурна гэдэг чинь. Үгүй энэ их буруу ярьсан. Нямбатар дарга өөрөө энийг анханасаа хэлэхдээ их бурууга өнцгөөс нь хэлчихгүй юу? Төгжрлийг бууруулах гэж байгаа юм шиг хэлж. Тэр бол худлаа. Бүр тэгж ярих юм бол тийм зорилгоор хурдны зам тавьж байгаа бол энэ төгжрлийг бүр ихсгэнэ. Энэ олон улсын практик нь юм. Ерөөсөө энэ хурдны замаар хотын төгжрлийг шийднэ гэдгийг бол бүр дэлхийд даяар энийг бол болиулсан, зогсоосон. Татгалзаад байгаа тийм. Татгалцсан. Гол нь бидний үед энэ туулын хурдны замыг ямар утгатайгаар одоо хэрэгжүүлэх гэжсэн гэхээр биокомбинат, шувуун фабрик, эмээлт нисгчин нийлээд дархан шиг юм том хот, дагуул хот болох гэжсэн. Өөрөөр хэлбэл хотын ерөнхий төлөвлөгөөр энэ шувуун фабрик, биокомбинаттэй төвлөрсөн том хот байгуулалтын явагдах юм. Налайх баг хангай тийм үү? Хонхор нийлээд бас юм эрдэнэт шиг юм дагуул том хот болох юм. Тэгэхээр хотынхаа баруун зүүн хоёр талд маш том хоёр дагуул хот бий болчихгүй юу. Тэгэхээр энэ дагуул хот ч одоо нэг нь 20,000 хүн, нэг нь одоо 30,000 хүнтэй ийм дагуул хот бий болчихор чинь энэ хоёрыг чинь хурдны замаар л холбохгүй болвол Улаанбаатарыг энэ хоёр хотыг холбосон нэвтрэх зам байхгүй болчихгүй. Өөрөөр хэлбэл энэ хоёр руу явах замын ачаал нь дийлт даахгүй болчихгүй. Өөрөөр хэлбэл энэ хоёр хотын дагуул хотынхан хоорондоо нэвтрэх боломжгүй ийм байдал үүсчих гээд байхгүй. Энэ бол хоёр том дагуул хотыг одоо энэ байгаа Улаанбаатарын замаар оруулах юм бол Улаанбаатарч бүр тэг зогсолт болно. Ойлгож байна. Бүр энэ чинь өдөрт 20-30,000 хүн одоо машин гарал тавьхгүй гэсэн үг шүү дээ. Зөвхөн одоо хотын баруун талын дагуул хотоос хотын зүүн талын дагуул хот гарахын тулд 20-30,000 машин ороод ирэхээр энэ Улаанбаатарч бүр тэг зогсолт болно. Тийм учраас зориуд энэ дагуул хотыг холбох гэж тэр туулын хурдны замыг тавихаас өөр аргагүй. Тэгжээж энэ налайх хонхор баг хангай чин зүүн талын хот болж чадна. Зам тавьж хот болно шүү дээ. Нөгөө талд нь бол тэр шувуун фабрик, биокомбинат нисэх гэдэг. Энэ чинь бас өөрөө тэгжээж дагуул хот байгуулна. Хэрвээ энэ замыг тавихгүй бол тэр дагуул хот болгож чадахгүй, боломжгүй. Яг бол зам байхгүй, харилцаа байхгүй, хаагдмал учраас. Хоёрдугаарт яаж хийсэн гэхээр энэ нэг маш нарийн ер нь энэ туулын асуудлыг яриад бүр бодлуулчлаа бүр одоо бүр ингээд бүр одоо сүүлдээ юу ярьж байгаагаа ч учраа олох байлаа. Хоёрдугаар гол зорилго юу байсан гэхээр энэ туулын үерийн хамгаалтын далан гэдэг чинь өөрөө маш чухал зүйл байхгүй юу?
Энэ чинь хотын инженерийн гол байгууламж. Үерийн хамгаалт гэж яг дулааны хангамж, эрчим хүчний хангамжтай адилхан хотын суур дэд бүтц байхгүй юм. Бид харсан ч сая Сэлбийн үер дээр яалаа гэдгийг тийм ээ. Энэ чинь 66 онд их том үер болоод ингээд 4-5 жилийн турш одоо бид нар хүүхэд сурагч байхдаа субботник хийж ингээд энэ даланг босгосон байхгүй. Далангийн чинь Болгарын инженерүүд зургийг гаргасан юм. Манай энэ туулын голын нэг онцлогийг хүмүүс ерөөсөй ойлгохгүй. Манай туулын гол ч нь шүү дээ. Хан хинтийн нурууны уулын голын үер байхгүй юу? Уулын гол. Уулын голын үер бол маш аюултай үер. Энэ бол тал хөндийн үер биш. Доороо байгаа бүх юмыг сүйтгэдэг үер. Тийм учраас энэ ийм одоо догшин үер байхгүй энэ манай туулын үер чинь. Тэр догшин үерийг 66 онд бид харсан юм. Тэгээд Болгарын инженерүүд ийм үерийг тайвшруулдаг, ууртай ийм үерийг тайвшруулдаг ийм инженерийн байгууламж хийсэн байхгүй юу? Тэгээд таваа тайвшруулдаг. Тэгэхээр тэр инженерийн байгууламж чинь одоо дахин сэргээхгүй болвол том үер болох юм бол голын голдор дотор байсан барилга барьсан. Нямбатар даргын хэлээд байгаа нь бас зөв шүү дээ нэг талаа. Гэхдээ та нар тэгээд ингээд энэ туулын ногоон байгууллага хамгаалъя гэсэн бол ягаад тэгээд тэр голын дотор байсан барилга бариулчихж байгаа юм. Тэр үед эсэргүүцэхгүй яс эдэргээд бас гомдлоод байгаа тэр чинь бас үнэн шүү дээ. Зөв шүү дээ. Тэр чинь уг нь бол тэр үерийн байгууламж дотор ерөөсөө орон сууц барих ёсгүй байхгүй юу? Хориотой байхгүй юу? Бадамжуна инквалти үед авчиад ийм төлөлт хийгээд бариулсан байхгүй юу? Бүр хориотой юм чи. Тэгэхээр зэрэг нөгөө одоо далангийг бэхжүүлж авахгүй болвол одоо 66 оных шиг үер болох юм бол бүр сүйтгэл болчихдох юм тийм ээ. Юу яа доктор энэ олон орон сууц бетон орон сууц туулын голыг ингээд энэ догшин үерийг шахачих юм бол наа чи усан буу шиг буудна гэсэн үг шүү дээ. Туулын голын гүүр мөрөө зүгээр будал нураана гэсэн үг. Эргэн тойрноо сүйтлэнэ гэсэн үг байхгүй. Тийм учраас энэ үерийн даланг бид нар засах хэрэгтэй болсон. Тэгэхээр замын тавих замдаа бид үерийн далангаа бетонжуулаад хамгаалчих гэсэн. Ийм төлөвлөлт хийсэн байхгүй нарийнда бол. Гуравдугаарт нэг чухал зүйл хэл. Энэ Улаанбаатарчуудад би олон дахин хэлэх одоо болтол энэ төрөл байд. Туулын гол тэрэлж туулын голны ус багасаагүй юм шүү ерөөсөө. Энэ хүмүүс эндүүрээд идэх 44 оноос хойш тэрэлж туулын их ундрагыг хэмжсээр байгаа. 44 оноос хойш одоо болтол жилмөр хэмжиж идэв. Баян хэмжиж идэв. Усны газар. 44 оноос хойш ерөөсөө ус нь багасаагүй. Энэ 66 оны үеэр хан хинтийн нурууны лаг шавар орж ирээд энэ туулын голыг чинь доогуур нь дэвсээ хийсэн байхгүй юу? Өөрөөр хэлбэл лаг шавар нь навчаад урсад лаг шавар шиг галтуулын лаг айтай юм шавар лаг орж ирээд бүгдийг доогуур нь дэвссэн байхгүй юу? Тэгээд ийм гүйх юм шиг харагдаад байгаа болохоос биш усны хэмжээ ерөөсөө буураагүй. Өөрөөр хэлбэл одоо 66 оных шиг үер болох юм бол энэ бол аимшигтай том сүйрэл болно гэсэн үг. Тэр ийм юмыг ерөөсөө ингээд одоо ойлголцож ярихгүй шүү дээ. Ойлголцохгүй байна л да. Нямбатар даргач гэсэн ойлголцоод ярих хэрэгтэй шүү дээ. Чи ийм учиртай юм аа. Нямбатар өөрөө ч хэлж ил 2040 оны төлөвлөгөөнд байж байгаа л гэж хэлж юм лээ шүү дээ. Гэхдээ тэгвэл тэгээд тэрийг яриад өгч дээ. Энэ хотын баруун зүүн талд байгаа хоёр дагуул хотын чинь холбохоос өөр аргагүй шүү дээ гэж хэлээд өгч дээ. Тэгээд энийг ногоон байгууламжийн дээр дайруулсан ийм эвгүй зураг дарга тавьчихсан байна лээ. Гүтэр чи анхны зураг нь тийм биш. Биш байсан уу? Биш шүү дээ. 70 дээгүүрээ явсан зураг байгаа шүү дээ. Хотын даргын ажил гэдэг бол аж ахуйн ажил гэж одоо жишээлбэл би бол хараад байна л да. Тэгэхээр хотын дарга Нямбатарын хувьд энэ том аж ахуйн ажлыг хийж гин энэ одоо 1.6 сая орчим хүн амтай Улаанбаатар хотын захирагч гэдэг болвол хажууд тойрон хүрээлэлтэнд байгаа хүмүүсээс мэрэгжлийн хүмүүс их тутмаг байна уу гэж хараад байна л да. Би тэр Ануу Үжин гэдэг эмэгтэй ярилцлагыг бас үзсэн. Тэгээд мэрэгжлийн хүмүүсийнхаа үгийг ерөн хэр сонсдог дарга баг шүү байна. Тэгээ яг үннийг хэлэхэд би тэрийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан чиний хэлж байгаа нэг зүйл үнэн. Монгол улсад хамгийн их ажлын ачаалттай байдаг хүн бол хотын нийслэл Улаанбаатарын дарга юм шүү. Өөр Монголд биш хин ч юм өндөр ачаалттай байдаггүй. Хамгийн их ажлын ачаалттай байдаг ерөөсө ганц албан тушаал. Энэ бол нийслэл хотын засаг дарга. Сайд нар ч хажууд нь юу ч биш. За ерөнхий сайд ч биш. Ерөнхий ээлэгч юу ч биш. Өөртөө
хотын дарга шиг ийм ачаалтай. Яг бол энэ чинь хүн амын одоо бараг 50-60% тийм үү? За яг үүндээ бол хотын зах дээгүүр ирээд ороод гарч байгаа гэдээ ингээд тооцох юм бол тийм үү? Ер нь Улаанбаатар чинь Монгол улсын амьдрал тэр чигтээ байгаа газар байхгүй. Тэгэхээр энийг аваад явж байгаа хотын дарга гэдэг бол хамгийн хүнд ачаалтай байдаг. Энийг би сайн мэднэ. Тэвч учраас би Нямбаатар болон бусад ер нь хотын дарга байсан улсуудыг тэгээ шүүмжлэл янз бүр болоод чаддаггүй. Яг бол би ажлыг мэднэ. Тийм үү? Зүгээр яг хуу Нямбаатар бол үнэхээр одоо хичээж, зүтгэж байна. За ялангуяа 16 оноос хойш хийсэн их олон ажлыг зогсоодсон байсан. 16 онд гарч ирээд ардын нам гарч ирээд их олон ажил зогсоодсон байхгүй бидний үед хийж ирсэн ажлыг. Тэрийг бүгдээ Нямбаатар иргэн сэргээж байна, явуулж байна. Метрог явуулах гэж зүтгэж байна. Дахин төлөвийг явуулж байна тийм үү? Бүгдийг л одоо зүтгэж байна энэ. Туулын голын замыг ч бас л явуулах гэж зүтгэж штэ ганцхан. Гэхдээ би ер нь Нямбаатарт нэг л юм шүүмжлээ. Үгүй зүтгэж байна. Гэхдээ иргэдтэй яриач, хүмүүстэй яриач тийм ээ. Мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсооч яа л гэж хэлээд нь шүү дээ. Яг ингээд харахад мэргэжлийн хүмүүсийг сонсохны бол зам бариад төгжрөл бол буурна гэдэг бол ойлголт байхгүй. Бүгд Улаанбаатар хотыг тийм задал гэдэг. Гэтэл ингээд бид нар ингээд хэлмээр энэ задрамаар байна. Гэтэл ингээд зам барина гэдэг ингээд явах юм бол бид нар ер нь тэгээ хизээ ер нь Улаанбаатар хотод тавтаа тухтай төгжрөлгүй амьдрах юм бэ. Гэхдээ ер нь бол мэдээж Улаанбаатар хот бол ер нь энэ 90-ад оноос хойш их барилгачлаа шүү дээ. Улаанбаатар хот чинь бол ингээд бид одоо социализм үед ийм хэмжээний машинтай болно ч гэж бодож ирсэнгүй тийм үү? Ийм хэмжээний барилга байшинтай ч болно гэж бодож ирсэнгүй тийм үү? Хүмүүс чөлөөтэй зорчдог болоод ирсэн тэгэнгүүт Улаанбаатар хот руу хөдөө орон нутгаас амьдрыг л бөөнөрөө хүрээл ирсэн тийм биз дээ. Тэгэхээр энэ бүхнийг бол бид нөхөө социализмын захиргааталтай үе шиг ингээд захиргаатаа зохицуулж чаддаггүй. Тэгэд энэ их том бүтээн байгуулалт явлаа. Гэхдээ Улаанбаатар ингээд томорсон. Одоо бол Улаанбаатар чинь энэ бүс нутагтай хамгийн том хотуудын нэг болж хувирж байгаа. Ер нь одоо энэ Сибирь, хойд хятадын энэ хотууд дотор хамгийн мега хот. Энэ мега хот болсны ачаар ч гэсэн одоо энэ одоо том хэмжээний хот болсны ачаар ч гэсэн хөрөнгө оруулалт маш их орж ирдэг боллоо. Мөн үү? Гэхдээ та нар сая 500 мянгаттай бас болж ижил KFC орж ирдэг шүү дээ энэ хотод чинь. KFC орж ирдэг боллоо. Энэ сүлжээнүүд орж ирдэг боллоо. Гэхдээ энэ 400 мянган хүнтэй 600 мянган хүнтэй хот байсан бол ийшээ ийм юмнууд орж ирэхгүй шүү дээ ерөөсөө. Тийм учраас би бол хөдөө орон нутгаас хүмүүс орж ирж байгаа явдалд би бол баярлдаг. Зөвөгдөг. Яг бол энэ хот бол одоо ингэж мега хот болох цаг болсон. Ганцхан харин энд бол бүх юм төлөвлөгөөд дэг журмаараа л байх хэрэгтэй. Тийм үү? Ингээд зах замбраагүй юм байж болохгүй л гээд байхгүй юу? Тэгэхээр ер нь бол хотын дарга хүн бол ерөөсөө л хотынхаа иргэдтэй л ярилцах хэрэгтэй шүү дээ. Тэрнээс хотын иргэд чинь өөрөө чинь албат биш л гэдгийг ойлгох хэрэгтэй. Чиний юу хүснээ хийгээд юу загнуулаад явж идэг тэр төрийн албатууд ч биш тийм үү? Жирийн. Тэгж ярих юм бол тэр хотын иргэдийн өөрийнх нь амьдралын тухай ярьж байна шүү дээ. Яг үүндээ хажуудтайгаар нь зам тавина гэдэг чинь миний амьдрал яах вэ гэдэг асуудалтайагдаад шүү дээ. Яг үнэ. Хоёр дээрээс нь бол туулын одоо сүүлдээ ингээд нэг бүр баг энэ ногоон бооргос баг хог хэрэггүй өдр гэх юм зарим нэг хүмүүс яриад уналтайгүй юу гэсэн үг юм бэ? Наа чинь Улаанбаатарын одоо ганц байгаа ногоон байгууламж уушг шүү дээ. Ер нь бол энэ бүх буруу явдал бол Нямбаатартаач биш, хотын даргатаач байгаа юм биш. Энэ байгаль орчны яам болвол энэ Улаанбаатарын байгаль орчны суйруулсан газар. Энэ бүх юмний хийсэн хэрэг эзэм бол байгаль орчны яам юм шүү. Байгаль орчны яам. Ер нь бол энэ байгаль орчны яамыг татан болгохгүй бол байгаль орчны яам байгуулагчнаас хойш Улаанбаатар хотын энэ богдуул тийм үү? Энэ онгон байгалийнхын бүс заа юу энэ туул муул бүгд суйрлын байдалд орсон. Байгаль орчны яам бол Улаанбаатарын ногоон байгууламж хорлсон газар шүү дээ. Улаанбаатар хотын төгжрөл ингээд энэ асуудал ярих юм бол тав дээр өстой ярилцсан цаг дуусахгүй тийм. Тэгэхээр таныг ирсэн дээр би бас асуумаар байна. Одоо л улс төрд хамгийн их одоо анхаарлын төвд орсон асуудал бол Монгол улсын ерөнхийлөгчийн зүгээс санаачилсан энэ нэг улсын хурлын гишүүнийг ийгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийн асуудал. Өнгөрсөн 7 хоногийн пүрэв гарагт хэлэлцэгдэж байгаа. Тэгээд баасан гарагт бол ингээ хойшилчлаа тийм ээ. Таны хувьд энэ хуулийн төсөл дээр ямар байр суурьтай байна? Ардчилсан намын гишүүд ч гэсэн ер нь бол энэ асуудалд хайрцаглагдаж орохгүйгээр гишүүд тус бүрдээ өөрсдийнхөө одоо итгэл үнэмшлэр хандъя гэдэг ийм асуудлыг ярьж байна. За зарим улсын хурлын гишүүд бол одоо юу гэдгийг нэр бүхий одоо энэ
ёс зүйн асуудалд холбогдоод иргэдээс ингээд шүүмжлэл хүртээд байгаа энэ мэд гишүүдийг эрцээ бүрдүүлдэггүй гишүүдийг эргүүлэн татах нь зөв юм аа гэдэг байр суурь илэрхийлж байгаа бол нэг хэсэг нь бүр одоо нэлээд том асуудал. Энэ бол өөрөө одоо парламентын дархлааг үгүй хийх юм аа гэдэг ийм зүйл ярьж байна. Та ер нь яг ямар байр суурьтай энэ хуулийн төсөл дээр? Ёс зүй гэдэг яг юу гэсэн үг вэ? Энэ яг ямар асуудал? Юу гэсэн ёс зүй гэж та ёс зүйгүй байна гэж одоо Ямар үйл үг хэлж ямар шалгуураар ёс зүйгүй гэдэг хэлж байгаа. 13 дугаар зуунд Английн одоо Генрих 8 гэж хаан байлаа. Тэр хаанд ордны ёс зүй гэж маш хатуу ёс зүйтэйсэн. Ёс зүй хуультай байсан тэнд. Тэр хууль нь ямар хуультай байсан гэхээр хааны ордны одоо хааны дэргэд хэрхрэх юм уу унгах зэрэг зүйл хийх юм бол за ёс зүйн зөрчил гэж үзсэн тэрийг. Тэгэд бүх хөрөнгөний нурааж авна цөлнө гэдэг хуультай байсан. Тийм үнийг. Хааны хажууд хэрхрэх унгах юм бол заа юу. Энэ хятадын одоо хааны ордон бас тийм ёс зүйн дэг журамтай байсан. Ер нь эвгүүтэнд дуурч болохгүй тэгвэл тэгээд цаазаар авах л та. Тэгэхээр юу гэсэн үг ёс зүй гэдэг чинь юу яг? Одоо ингээд одоо парламентын гишүүн одоо сүултээ юу ч ёс зүй гэж болно шүү дээ тийм биз дээ тийм ээ. Энэ бол маш аюултай зүйл байхгүй юу? Зүгээр л чамайг одоо чи чамайг гэхэд за чи ёс зүй алдсан байна одоо чамайг барина шорон тэнэл гэвэл одоо тэгэл явах нь. Тэгэл баларх нь шүү дээ тийм биз дээ. Шин сэтгүүлчтэй ёс зүй гэдэг нэртлэр зөндөө барьж авч ийсэн шүү дээ. Яг юу юм ёс зүй гэдэг. Тэгэхээр эн чинь ийм тодорхойгүй зүйлээр улсын хурлын гишүүдийг эргүүл татнаа тийм ээ болиулнаа гэдэг чинь бол аюулгүй осолтой үг байхгүй юм чинь. Нэгдүгээр хоёрдугаар улсын хурлын гишүүнийг ерөөсө хинбэ гэдгийг ерөөсө ойлгохгүй юм байна. Тэрний үхээр зэрэг улсын хурлын гишүүд чи өөрсдөө ч ойлгохгүй орж ирсэн гишүүд байгаа юм шүү. Улсын хурлын гишүүний бүрэн эрх гэдэг чинь тэр гишүүнийг сонгосон хүмүүсийн бүрэн эрх юм байна шүү дээ. Тэр хүний асуудал биш. Тэр хүнийг нэг баах ус сонгоо үздэй. Тэр сонгоод явуулсан шүү дээ. За одоо чи биднийг төлөөлөл гэж тийм. Тэр чинь тэр хүмүүсийн төлөөлөл байхгүй юу? Тэр гишүүний эрх гэдэг дотор чинь тэр сонгосон ард түмнийх нь эрх явж байгаа байхгүй да. Тийм учраас тэр ард түмний эрхийг харьцлаганд оруулахгүй тул тэр эрхийг хамгаалаад байгаа. Тэр гишүүн гэдэг нэг тодорхой хүнийг хамгаалаад байгаа юм биш. Энд чинь тэгээ хуулийн төслөөр бүр жагсаалтын гишүүдгээд бүр заасан байгаа даа шүү дээ. Энэ дээр нэг юм зөв. Бүр жагсаалтын гишүүдийг наман татанч гişиг бүр дампууруулсан. Уг нь бол нам биш иргэд сонгоод байгаа шүү дээ. Иргэд сонгож байгаа шүү. Улсын хурлын гишүүдийг хоёр янзаар сонгож байгаа. Нэг нь тойргоо сонгож байгаа. Нэг нь нийт үндэстэн даяар сонгож байгаа. Нөгөө намын жагсаалтын гэдэг чинь бид нар бүгд санал өгсөн шүү дээ. Жагсаалтын нэрийг нам нь гаргаж ирсэн. Саналыг бид өгсөн байхгүй юу? Бүгд баяуулгийнхан ч өгсөн, тийм ээ тэр жагсаалтанд бие ч өгсөн, тийм үү? Чи ч өгсөн. Энэ хоёр за бүгд өгсөн шүү дээ тэр чинь. Өөрөөр хэлбэл тэр намын жагсаалт гаргасан болохоос биш нам сонгосон биш. Тийм учраас нам эргүүлэн татах хэрэг байхгүй. Энэ нэг балаа танигдлаа болиоч. Одоо нам татдаг байх юм бол наад төр чинь намын гарт орно гэсэн үг. Үгүй намын гарт орох байсан бол тэгвэл сонгуул яах гэж ийсэн. Гэхдээ нам татаад гэдэг юм бол тэгвэл нам л нэр дэвшүүлчихэж. Юу сонгоцооч. Одоо тэгвэл сонгуул явж байгаа яах юм? Намууд л томилч л та. Ийм балаа юм яриад зогсоод шүү дээ. Юугаач ойлгохгүй. Тэгэхээр зэрэг ингээд ерөөсөө л ингээд читээр өнөөдөр ингээд яриа ярьж хахад асуудлаа ойлгооч л гэдэг байхгүй. Эхлээ ээлжинд ирдэ юу яриад байгаагаа ойлгож өгөөч л гэж хүн боддог шүү дээ. Тийм тэр хуулийн төслийг санаачсан хуулийн төслөөр ажиллаж байгаа ажлын хэсгийнх нэг одоо хуульч гишүүд бол нэлийн шүүмжилж харагдж илээ. Тэмүүжин гишүүнд бол одоо улсын хурлын чуулганы нэгдсэн уралдаан дээр ер нь нэлийн уул суртай нэлийн аргумент төвшүүлж харагдсан л л дээ. Та энэ чуулганы хуралдааны одоо яг энэ хуулийн төсөл дээр хэлэлцэж байгаа асуудал дээр ер нь чих тавьж анхаарал хандуулбаа өнгөрчлөө. Би энэ нүгээр байр суурь илэрхийлсэн шүү дээ. Наад ёс зүйн асуудал гэдгээр далимдуулаад их хурлын гишүүдийн бүрэн эрх баталгаагүй болох гэж шүү. Тийм шүү дээ. Сонгогчдын нь бүрэн эрхийг тэр гишүүний бүрэн эрхээр дамжуулж үгүйсгэх гэж шүү. Тэр гишүүний ёс зүй гэдгийг чинь цаана явж сонгогчдын эрх яваа юм шүү дээ. Тийм биз дээ тийм ээ. Энэ чинь би бас анх хэлсэн юм шүү дээ.
Тийм учраас энийг ер нь бол олон улсад бол за жишээ нь манай хойтлын өрс Оросд бол яг ингэж яагаад Оросын парламентыг юу ч болгоо хийсэн байхгүй. Путиний гарт бүгдийг нөхцсөн. Путин бол одоо ёс зүйн асуудлаар хэнийг ч татчихна. Одоо тэгээд яах юм бэ дарга? Энэ одоо иргэний зориг ногоо намаас хамгийн хил ам дагуулдаг Наран Туянаараа гишүүн байна. За танаа намын жагсаалтаар орж ирсэн Мөнх Туяа гишүүн ингээ байгаад байна. Тэд нар бол нийгмийн сүлжээ энд одоо үг хэлж үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй боловч тэднэрт үйлчилж байгаа бас нэг даабл одоо шаардлага гэж байна шүү дээ. Улсын хурлын гишүүн бидний энэ тарих болсон газар ажиллаж байгаа хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж байгаа хүмүүсээс жирийн иргэн одоо ариун зулаас илүүтэйгээр ёс зүй шаардах нь зүй. Гэтэл ингээд одоо гар утсаа өөдөөсөө ингээд тавьчаад иргэдийгээ элдвэр нь хилээд доромжлоод байгаа асуудал өөрөө тэгээд цаашлаад яваад ах юм уу? Эсвэл тэгээд яг түрүүний хэлдгээр наман тэр жагсаалтанд орж байгаа хүмүүсээ бэлдэж байгаа бол хиннийг ямар хүнийг оруулах вэ гэдгийг шийдээд явах хэрэгтэй юм уу? Энэ тэгээд ингээд эсвэл байж л байх хэрэгтэй үзэгдэл юм уу? Яг үндэ яг гишүүдийн ёс зүйн асуудалтай холбогдсон хууль нь байдаг. Зөөлөнч байж байгаа. Уг нь байдаг тийм. Байгаа шүү дээ. Тэр байнга ороод ажиллаа хийгээч. Тийм үү? Гэхдээ тэр их хурлын дарга ажиллаа хийлдэ. Тийм шүү дээ. Гэхдээ одоо сонгогчдод доромжилсан, эсвэл иргэдэд доромжилсан, эсвэл одоо тэр ёс зүйн хорооч байж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд энэний дагуу одоо их хурлд суух эрхийг хаагаач. Өөрөөр хэлбэл тийм жишгүүд байсан шүү дээ. Тэгээд их хурлд суух эрхийг хаачаар нөгөө нэг сонгосон төлөөлөл нь юу болох юм? Үгүй 6 сараар ч юм уу тийм ээ тодорхой хугацаагаар их хурлд санал өгөх эрхийг хаадаг байхгүй юу? Зөв. Ойлгож үү те? Санал өгөх эрхийг хаа. Албан тушаал томдох эрхийг хаа. Тийм шүү дээ. Үгүй сайд болох гол бөөнөр үхэлддэг үстэй. Ёс зүйн зөрчил гаргасан сайд болгож болохгүй шүү дээ. Гэх мэтлэнгээр. Гэхдээ манай гэхдээ ингээл одоо жишээлбэл одоо бидний нүдэн дээр одоо жишээлбэл тэр бүр хүн амны хэрэгт нэгнийгээс хижгэлж исэн гişүүд хүртэл ингээд засагт ороод ажиллаж байгаа нь тэгээд өөрөө хэр ёс зүйтэй. Үгүй харин тэгэхээр зэрэг наач нөгөө нэг шүүхийн зарчим байна шүү дээ. Гин буруудаа тогтоогдог бол гин буруудаа гэж үзэхгүй. Тийм үү? Гэхдээ энэ бол нөгөө нэг юунаас өөр юм тийм үү? Эрүүгийн хууль интерес өөр ёс зүй гэдэг чинь тустай ойлголт байгаа дээ шүү дээ. Тэгээд хамгийн гол нь за бүр яг үннийг хэлэхэд эргүүлэн татах ч ирэх бий. Тойргийн сонгогч санал гаргах юм бол эргүүлэн татах ч ирэх бий. Тэгэхээр зэрэг би хэлээд байна шүү дээ. Хэн нэгэн хүнд одоо юу гэдгийг цэцэн гişүнч гэдэг юм уу? Ерөнхийлөгчийн зүгээс ч юм уу тийм ээ? Өөр хаа нэгтгээс энэ хүн ёс зүй гэж асуудалтай байна гэж тавьж оруулж ирж болохгүй. Тийм үү? Ёс зүйн асуудал байгаа бол их хурл шууд тойр гэж үн тавих хэрэгтэй. Сонгогчд нь та нар энэ гişүүдэд татаач. Тийм үү? Санал гаргаач. Тэгэд эднийг эргэж эгүүлэн татъя. Энийг өөрөөр хэлбэл би дахин хэлээд байна. Сонгогчдын эрхэнлүүл битээ алдаарай. Ёс зүйтэй гişүүдийг эргэж тат. Тийм үү? Гэхдээ сонгогчд нь шийдэг. Гол нь. Тэгэхээр 2028 оны сонгуул 2027 оны ерөнхийлөгчийн сонгуул ингээ хаяанд ирчлээ тийм ээ. Ард түмэн болвол ардчилсан намыг маш хүчтэй сөрөг хүчин байгаад өгөөч буюу 2028 онд та нарыг олонх болгох шалтгааныг гаргаад хийгээд ажилласаа хийгээд өгөөч гэдэг ийм шаардлагыг одоо сүүлийн 1 жил гаруй хугацаанд бүр маш их хүчтэй тавьж байна. Гэтэл бид нар ардчилсан намын дотоод сонгуул өөрөө шинжилэл хийж чадсан уу үгүй юу гэдэг асуудал дээр ярих цаа маш бодлонтой болсон гэдэг асуудал. Бүр тэр битэл одоо энэ улсын хурлын гишүүн болсон хүмүүс намынхаа дүрмээр 2028 оны улсын хурлын сонгуульд орох эрх нь хязгаарлагдсан ийм асуудал болж байна. Та энэ ардчилсан намын дотоод сонгуул үнэхээр реформ хийж чадсан эсэх асуудал дээр ямар үнэлдэг вэ? Та би бол зүгээр яг намаа одоо дөнгөж ингээд төлөвшөх гэж тогтох гэж ядж байгаа үе дээр янз бүрийн хувийн санаа бодлоо хэлмээргүй байна. Мөн үү? Мэдээж одоо бүгд л манай нам чи төлөвшөх гэж их удаж байна тий. Манай нам их ер нь юмны хэлтэд явдсан шүү дээ. Одоо их шилэн шүү дээ манай нам чи тийм үү? Тийм учраас ингээд бүх юм гарч л байдгийг явж л байдгийг. Та тэгж чад нэг ямар ч байсан учир зүгөө олно. Би энэ асуудалд бол нэг санаа зовхгүй. Зүгээр сөрөг хүчин шиг тэмцэгч байж чадахгүй. Тийм үү? Одоо тэмцлээ хийгээч, тултаанаа хийгээч, тийм үү? Одоо сөрөг хүчнийхээ ажлыг одоо нэг юм хүн ардынхаа одоо хүсэл зоригд нийцсэн тэр сөрөг хүчнийхээ ажлыг хийгээч л гэж би хэлээд байгаа юм. Бүлэг дотор ингээд хит хит хуваагдчихаар сөрөг хүчин байж чадахгүй. Үгүй манай нам нэг тийм сонин зонтой.
Зүгээр суугаад байвал хоорондоо хагараад идэв. Тэмцэл явах юм бол тэмцэл манай намыг дандаа нэгтгэдэг байхгүй юу? Өнөөдрөөс та Монгол улсад байж та шудраг хөдөлмөрөөр амьдрна гэдэг бол бүр утга учир алдлаа шүү дээ одоо. Зүгээр бүр утга учиргүй зүйл боллоо шүү дээ. Шин өнөөдөр ингээл өсчин өдөржин зогсоод өс засаал нэг хитэн төгрөг болж байна. Тийм шүү дээ. Одоо юу гэдэг барилгачид өдөр шөнөжин өвлийн хүйтэнд дарж хөрж байгаа л та нар өдөр бүхэн ажлынхаа байран дээр зүтгэж нэг хитэн төгрөгийг цалин авч байна. Тийм үү? Хөдөлмөр хийж авч байна. Гэтэл та нарын ингээд хийж бүр 5 үеэрээ хөдөлмөрлөөд олохгүй мөнгийг зүгээр л ус төрч тулгаагаар нэг өдөр нэг гаруй шиг зураал авчиж штеп. Одоо ингээд хүмүүс өөрсдөөсөө асуудаа бид нар ер нь яах гэж ингэж хөдөлмөр хийгээд байгаа юм бэ? Тийм шүү дээ. Ипотекад төлөх гэж залуучууд яаж өвлөө үзэж байна тийм биз дээ. Өөр хүүхдээ хоолны мөнгөтэй болох гэж яаж хөдөлмөр хийж байна вэ те? Тэгсэн чил нэг нөхөр л 24 байр ингээд гараад ирнэ. Үгүй нэг гараас их зураал одоо 24 орон сууцтай болно гэхээр шудрах би харин яагаад монголчууд ийм хөлцсөнгүй байна? Энэ шудрах хөдөлмөр ямар ч үн цэнэгүй болгоод байна шүү дээ. Будаа болгоод байна шүү дээ. Үгүй хулгай хийж амьдрахаас л одоо хулгай аюу сайхан амьдрах гэдэг шүү дээ. Чи яах юм бэ тэгээ одоо? Тэгвэл энэ бүгд хулгайч болох юм бол тэгвэл энэ улс орн яах юм? Хулгайчтай улс орн болох юм. Улс төрчид энэ л уруудтаад байна. Ингээд хүмүүс яг цохирцсон байж байна. Чи өөрөө хэлээд байна шүү дээ. Яагаад арчсан нам тэмцэхгүй байгаа юм бэ гэл одоо бараг л орилоод байна шүү дээ хүн ард. Яг л энэ өдөр бүхэн шудраг хөдөлмөрийг алж байгааг, тамлж байгааг тийм ээ. Шудраг хөдөлмөр зүгээр нэг шудраг сайхан амьдрах гэсэн хүсэл зориг ингээд зүгээр дэвсэж штэ энэ чинь. Үнсэн дээр хаягж штэ энэ чинь. Тийм биз дээ. Тэгээ нэг юм боо хулгайч нар одоо яаж ийм нөхөр зүгээр сүултээ ерөөсөл за яшиг улс төрлөл орё тийм ээ. Яаж игээл болж байгаа нэг албан тушаалгач тийм үү. За тэгэл тэр нэг хулгайлтыг бялууруулж хурж авъя. Тэгжижлэхний хөрөнгөтэй бол би ерөөсөө энэ амьдралыг барахгүй юм байна, дийлэхгүй юм байна. Энэ юм чи утга учир алдчихлаа. Гэхдээ одоо сая төгрөгөөр хулгай яригддаг байлаа. Тэрбум одоо зүгээр л их найдаар яригдчихсэн. Бүр эн чин өөрөөр хэлбэл авилгал улс төрчтэй авилгал хулгайд энэ улс галзуурчаад байна. Солиорчод байна. Тийм үү? Энэ нийгэмд чинь эрүүл сарвал ухаан устдчаад байна. Тэгээд арчсан намд найдаж шүү дээ одоо. Уг нь харин тэгэл яриалэн тэгээ хизээ энэ бүх өөрчлөлт юм бэ. Тэгэхээр өөрчлөлтөх арга зам л байдгийг би харин хэлээд шүү дээ. Тэмц. Тэгээ тэмцэж чадахгүй байгаа намын даргын асуудалтай холбоотой байгаа даа үгүй юу? Хүчтэй сөрөг хүчин байж чадахгүй байгаа. Гэхдээ яг би одоо намын даргатаа өглөөлээ, нуриалалаа тийм үү? Гэхдээ одоо тэмц. Одоо яа өөрөөр хэлбэл одоо энд нэг 2 нүур гаргаад ч юм уу ухаантай царайлаад ер нь би намынхандаа хэлдэг та нар битгий ухаантай царайлаад л тийм үү энэ хүмүүсийн бухимдлын илэрхийлэл бол энэ хүмүүсийн хүсэл зоригийн илэрхийлэл бол тэгэхгүй та нар ухаантай царайлах юм бол ардын нам наад ухаантай царайлдгэр ч зөндөө тоглолоо тийм ээ та нар уулзаад болохгүй тийм сая одоо засгийн газар одоо ингээл зүгээр суугаад байвал удахгүй бид нар хага зүгээр суугаараа хагарах дуртай ардын нам хаглаад тоглолцно. Яг бол 28 онд ардын нам чи ямар шансгүй болчихлоо шүү дээ. Боломжгүй болчихлоо шүү дээ. Одоо ардын намыг ер нь одоо би ингэж их хүмүүс жигшиж явахыг би ер нь ерөөсөө 30 хэдэн жил тараагүй. Одоо бол бүр шүү дээ хөгсөн залууг цөхрлөө барчлаа. Гэхдээ энэ цөхрлийн илэрхийлэл нь яагаад манай нам болохгүй байгаа юм бэ гэдэг нь асуудал болчихлоо шүү дээ. Тэгээ та асууж үзсэн үү? Яагаад ингэж байгаа юм бэ гэдэг. Би таны Facebook-ыг дагдаг л да. Тэгээд та тэгэл ягаад харин даргыг гадаагаар чакс тэмц гээл битсэн л. Тэгэл одоо тий. Ер нь хэлдэггүй тэгэл би тэгэл хэлээд та нар ухаантай царайлаад бол ардын намаар тоглуулж л дуусна тийм ээ. Ард түмнийхээ хүсэл зоригийн илэрхийлэл болоо тэмцээч гээл ингэдэг тэмцнэ л гээл байгаа л да. Тэмцэхгүй. Тэгээ би 2 жил өнгөрчлөө шүү дээ. Сая одоо засгийн газраас хүртэл шоолдорлогдож хөөгдлөө. Үгүй засгийн газарт орохгүй гэдэг шууд хэлсэн. Тэр бол зөв. Зандан шатрын засгийн газараас ер нь бол ардын намаас их хол явах хэрэгтэй. Тэгвэл ардын намаас халдвар төвч аана тийм үү? Нам дотор тэ гүгэдэдэг хүмүүс байт юм шүү. Үгүй харин тэмцэхгүй болохоор манай нам дотор манай нам чинь ажиллаа хийхгүй шүү дээ. Хүмүүс ажил хийхгүй бол юу хийдэг? Хэрүүл хийдэг шүү дээ. Хүмүүс ажил хийвэл юу хийдэг? Хэрүүл хийдэггүй ажиллаа хийдэг. Нэг бол хүмүүс ажил ирдэг, нэг бол хэрүүл хийдэг. Тэгээ би хэлж шít арчсан нам ажиллаа хийгээч. Тэгвэл надад асуудалч бүгд шийдэг. Харин ажиллаа хийгээсэй тий. Бидэнтэй ярилцсан баярлалаа танд.
За баярлалаа. Их олон асуудал ярмаар байла данш нэвтрүүлгийн мөн цаг хугацаанд энэ дүү богны. Гэхдээ олон нийтийн анхааралд ингээд байгаа одоо та бүхний дуу хоолойг хөргөх ёстой юм сэдвүүд байдаг. Тийм учраас та нэг бас хэвлэлийнхнаас нэг битгий зүгтаагаараа ийм асуудлууд дээр бас нээлттэй байгаарай гэж хүсэж байна. За баярлалаа. Лайв тодруулга үзэгч та бүхэнд хүрэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.